Яг одоо Сүхбаатарын талбайд өсвөрийн аврагч 2019 улсын аврагч шалруулах анх дугаар тэмцээн зохион байгуулагдаж байна. Би тэмцээнтэй холбоотой мэдээллийг авахар студидтэй онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дараа дэд хурандаа Бат Эрдэнэийг урьж ирүүлээд байна. Сайн байна уу? Өдрийн мэдрэг. Сайн байна. За яг одоо та бүхэн ард одоо өсвөрийн аврагч улсын аврагч шалруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ бол одоо улсын хэмжээнд улсын аврагаа шалгаруулах гэж байгаа анхны тэмцээн. Үүнээс өмнө ер нь өсвөрийн аврагч тэмцээн ямархуу зохион байгуулалт бүтцтэйгээр зохион байгуулагддаг байсан юм бэ? Онцгой байдлын ерөнхий газар Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатай хамтраад 2016 онд өсвөрийн аврагчийн дүрмийг боловсруулж баталсан байдаг. Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын баталсан юм дүрмийн хүрээнд энэ өсвөрийн аврагч тэмцээн маань зохион байгуулагддаг. Ерөнхийдөө өсвөрийн аврагч бүлэг гэхээр бол зөвхөн энэ тэмцээнийг ойлгож болохгүй байгаа. Энэ дүрмийн дагуу бол өсвөрийн аврагч бүлэг нь бол сургууль болгон дээр ерөнхий боловсролын сургууль бүр дээр байгуулагдаад тэгээд энд бол одоо ахлах ангийн сурагчид энэ аврагч бүлэгт бол одоо ороод ингээ аврагч бүлгийн хүүхдүүд маань одоо анхны тусламж үзүүлэх одоо аврах ажиллагаанд суралцах онлайн болон одоо энэ практик мэдлэг дадлага олж авах чиглэлээр ингээд суралцдаг, үе тэнгийнхэнтэйгээ харилцан туршлага солилцдог, нэгсний одоо онцгой байдлын албаны үйл ажиллагааг тийм ээ сурагч хүүхдүүдэд одоо мэдүүлж таниулах ийм одоо үүрэг зорилготой юм бүлэг байдаг. Монгол улсын хэмжээнд дэх бүх сургуулиудад энэ бүлэг байдаг гэсэн үг. Тийм одоо дүрмээр бол тийм байгаа. Гэхдээ бидэнд одоо байгаа судалгаагаар бол 80 гаруй одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм аврагч бүлгүүд байгаа гэсэн юм тодорхой судалгаа байдаг тийм. 80 гаруй сургуульд аврагч бүлэг байна гэдэг үг энэ бол бас чамлахааргүй их тоолтой. Яг энэ одоо аврагч бүлгүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг байдаг юм уу, чиглэл өгч байдаг юм уу? Энэ ажил дээр юу онцгой байдлын ерөнхий газар ямархуу байдлаар оролцдог байна? Хамгийн гол одоо энэ хүүхдүүдийн маань үйл ажиллагаа зохион байгуулсан эрх зүйн баримт бичиг гэх юм уу те энэ бол одоо дүрм байгаа. За дүрмээр бол одоо 7-оос доошгүй те ийм хүүхдүүдийн нэгдэл энэ одоо бүлэг болно. За бүлэг маань өөрөө одоо байнгын үйл ажиллагаатай байдаг. Бүлгийг чиглүүлэгч багш гэж байдаг. Энэ одоо бүлэг бүрийн ард бол нэг чиглүүлэгч багш ба. Чиглүүлэгч багш бол энэ сургуулийн хүүхдүүдийг гамшигт хамгаалах үйл ажиллагаанд суралцахтай холбоотой, энэ хүүхдүүдийг уралдаан тэмцээнд бэлтгэхтэй холбоотой, за хүүхдүүдийн одоо мэдлэг одоо сурсан мэдлэгийг одоо бусдад нь одоо хэрхэн түгээх үү, яаж идэвхжүүлэх үү энэ үйл ажиллагааг чиглүүлдэг ийм багштай байдаг. Тэгээд дөрмөн дээр бол ер нь үйл ажиллагаа нь тодорхой заасан байдаг. Хүүхдүүд маань хөтөлбөр төлөвлөгөө гаргаад үе тэнгийнхэнтэй сургалт явуулдаг. Өнөөдрийн энэ уралдаанд оролцож байгаа хүүхдүүд бол зөвхөн төлөөллүүд гэж ойлгох хэрэгтэй. Тэр тусмаад одоо шилдэг одоо ийм хүүхдүүд нь уралдаж байна. Ер нь бол аврагч бүлгийн хүүхдүүд бол ерөнхий боловсроос олон тоогоор байгаа л гэсэн. Энэ бол хичээлээс гадуурх сургалт буюу одоо нөө сайн дурын үндсэн дээр нэгдэж байгаа л залуучуудын хүүхдүүдийн л одоо ийм сонирхол байх нь шүү дээ. Ер нь яагаад бид нар энэ өсвөрийн аврагчдыг бэлдэх ёстой юм бэ? Өсвөрийн аврагчдыг бид нар нийгэмд бэлдснээр ямар одоо давуу талууд үүсдэг юм? За өсвөр насны хүүхдүүд тийм ээ бие бэлтрийн болон одоо сэтгэл зүйн ийм бэлтгэлийг хангаж байгаа төсвөр төвчээртэй болон хүмүүнлэг инэрэнгүү байх аливаа одоо осол аюултай тулгархад өөртөө тусалдаг, өөрийгөө одоо гал уснаас аваад гарчихдаг, цаашлаад нөхөддөө тусалдаг, найз нөхдөдөө тусалдаг. Анхны тусламж л гэж юм тийм ээ. Энэ хүүхдүүд анхны тусламж үзүүлж сурснаар маш олон хүний амь насыг одоо амьдралынхаа туршид аврах юм болцоотой болж хүмүүжиж байгаа. Энэ бол одоо нэгсний тэр хүүхдийн одоо соёл, хүмүүжил одоо өөрт нь энэ зүйл нь үлдэн тийм ээ. Насан туршид энэ хүүхдэд тийм хүмүүжил болгож байгаа. Өнөөдөр бол Сүхбаатарын талбай дээр 5 бүсийн аваргууд 5 баг өрсөлдөж байна л да. Энэ бүсийн аваргууд ер нь хэрхэн яаж тодорхойдог юм бол? Тийм энэ жилийн тухайд 3 шаттайгаар явуулсан тэмцээнэ. За нэгдүгээр шатанд нь бол аймагуд аварга шалгаруулж байгаа, дүүргүүд аварга шалгаруулж байгаа. За энэ нэгдүгээр шатнаас гарч ирсэн шилдэг багууд маань бүстэй онцгой байдлын ерөнхий газар бол 5 бүсийн удирдлага зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар бус, Өмнөд, Хойд, Зүүн, Баруун гэж. За тэгээ Улаанбаатар бүсээс бол Чингэлтэй дүүргийн элит өсвөрийн аврагч бүлэг бол одоо улсын аврагт оролцож байна өнөөдрийн байдлаар. За Хойд бүсээс одоо Сэлэнг аймгийн Мандал сумын Шонхор гэдэг одоо өсвөрийн аврагч бүлэг оролцож байна. Баруун бүсээс Завхан аймгийн Хөгжил гэдэг өсвөрийн аврагч бүлэг оролцож байна. Зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Шонхор баг, за Өмнөд бүсээс Өвөр Хангаа аймгийн Бумбут гэсэн ийм багууд бол өнөөдөр өрсөлдөж байгаа. Хүүхдүүд ер нь хэр идэвхтэй сонирхолтой байдгийг бэ энэ одоо уралдаанд?
Тэгээ 3 шатаар одоо дамжаад шалгараад исэн баг гэдэг бол мэдээж тийм ээ мундаг одоо шилдэг хүүхдүүд байх нь тодорхой. Тэгэхээр бид нар өөрсдөө ч гэсэн одоо ийм хэмжээнд сайн байна гэж бол бодож төсөөлөөгүй хэмжээнд маш сайн бэлдсэн байна. Тэгэхээр одоо өрсөлдөөн бол их л одоо хорц уу тийм энэ оноо баалын одоо шүүж байгаа дүгнж байгаа биднэрт их хэцүү л байхаар ийм өрсөлдөөнтэй болж эхэлж байна тэмцээн маань эхэлж гисэн байна. Шалгаруулалт ер нь хэдэн төрлөөр явагддгийг тэгээд дотор удаас явагдаж байгаа шалгаруулалтуудын тухай та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ерөнхийдөө тэмцээн маань 5 ийм одоо цэгүүд дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн нэгдүгээрт бол бид нар хүүхдүүдийнхээ онлын мэдлэгийг сорж байгаа. Одоо иргэн хүн бол тэ хүүхэд гэдгээс биш иргэн хүн гэдэг нь хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээ гал гамшигын хууль за түүнийг дагаад гарсан дүрм журмууд одоо аюулгүй амьдрахтай нь холбоотой тийм ээ нэн чухал ийм хэрэгцээтэй ийм мэдээллүүдийг онлын хувьд судалж байгаа. За энэ онлын мэдлэгийг бид нэр сорж үзнэ. За тэгээд дараа нь бол хүүхдүүд уснаас аврах ажиллагааны ийм дасгалыг биеэр гүйцэтгэж байгаа. Ер нь бол тэмцээний маань 70-80% нь бол одоо дандаа биеэр гүйцэтгэх ийм практик ийм үйл ажиллагаа. За уснаас аврах ажиллагааны дасгалын дараа бид нэр анхны тусламж үзүүлнэ. Хүндөвтөр хөнгөн гэсэн ийм гэмтэлтэй ийм хүмүүсэд хүүхдүүд маань өөрсдийн одоо биеэр гараар одоо анхны тусламж үзүүлэхийн үйлдэлийг хийн. Дараа нь бол хүч тамирын цэг гэж байдаг. Одоо онцгой байдлын албаны мэрэгжлийн аврагч хүний одоо гүйцэтгэдэг энэ даалгаврыг төрөникэн дээр тийм ээ савлуур гэж бид нэр савлуурт одоо энэ одоо өсвөрийн залуучууд хүүхдүүд маань гүйцэтгэж байгаа. За дараа нь бол одоо химийн хордлогын бүсэд одоо химийн хорт дутаанаас хамгаалах баг өмсөхийн дасгалыг гүйцэтгэж байгаа. Ийм дасгалуудаар хоорондоо өрсөлдөж байна. Ер нь бол онцгой байдлын аврагч албан хаагчдын одоо ажил үйлсийг энэ одоо хүүхдүүдэд сурталчлах, таниулах, тэгээд өөрсдөө бас энэ онцгой байдлын албан хаагчид одоо хэр одоо хүндрэлтэй бэрхшээлтэй тулгардаг юм бэ? Ямар чадруудыг эзэмших ёстой юм бэ гэдэг тэр одоо чадваруудыг бол олж авч байна л да. Тэгэхээр энэ одоо тэмцээнд оролцож байгаа ахлах ангийн хүүхдүүдийн хувьд цаашлаад ингээд онцгой байдлын албан хаагч болёо, энэ салбарт хүчин зүтгэя, нэг насаа зориулъя гэсэн ийм одоо бодолтой болж байгаа ч гэдэг юм уу, та бүхэнтэй хамтран хийж байдаг юм уу, эсвэл энэ одоо мэрэгчлэр суръя да гэсэн шийдвэрт хүрж байгаа ийм зүйлүүд ер нь хэр олон байна. Тийм, ер нь бол энэ тэмцээн цэргийн байгууллага бол их орон чимүүжил олоход ер нь гол бас бидний үйл ажиллагаа чиглэдэг. Тэгээ энэ дандаа 10 11 дугаар ангийн охид хөвгүүд байгаа. Охидч байгаа шүү дээ тэмцээнд тийм. Тэгээд эдгээр маань одоо цэргийн албаа хаагаад тийм ээ тодорхой хэмжээний бас одоо албаны шалгууруудыг яхад бол мэдээж хамгийн түрүүний л одоо онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх юм боломжтой одоо 10 жилийн хүүхдүүд зэрэгцээд одоо гарч байгаа гэхэд эдгээр хүүхдүүд бол ихэнд нь одоо алхаж явах бол одоо манай албаны тийм хүч нөөцийг хүрдүүлэх юм хүүхдүүдэд бэлдэж байгаа гэж бид нар бас үзэж байгаа. Ирээдүйн хүний нөөцөд ирээдүйн нөөцөд хамгийн гол сэтгэл зүй байдаг тийм ээ. Сэтгэл зүйдээ бас энэ аврах ажиллагаатай тэмцэх ёстой гэдэг энэ юм маш сайн суусан хүмүүс бол ажлын байран дээр гараад олон одоо бэрхшээлүүдийг давж гардаг. Сүүлийн үед бол бас залуучууд бол ахлагчийн сургууль гэдэг ингээд шатлсан юм сургалтуудаар албанд ордог. Ороод одоо бас нэг их худалгүй те албаа бас янз бүрийн шалтгаанаар орхих юм асуудлууд их гараад байгаа. Тиймээс энэ хүүхдүүд бол тийм ээ энэ албаны одоо мөн чанарыг одоо яг хүсэл одоо ирмэлзэл дээрээ тулгуурлаад ингээд ороод ирсэн хүүхдүүд бол тийм амархан энэ албыг орхихгүй, тийм амархан тэр хүний одоо суур гэдэг юм уу те хүмүүжил энэ хүсэл мөрөөдөл өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм. 3 шатны тэмцээнийг даваад гараад ирсэн энэ хүүхдүүдэд очиж байгаа шагналын сан их сонирхолтой санагдаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас яг одоо ямар шагнал урамшлыг энэ тэмцээнд төрүүлсэн одоо оролцогчдуулаад багуудад таамаглаж гэдэг юм уу сан болгож тавьдаг байна. Тийм. Энд бол одоо дурдахгүй байхын аргагүй нэг асуудал байна. Энэ тэмцээнийг 5 байгууллага хамтар зохион байгуулж байгаа. Онцгой байдлын ерөнхий газар, боловсрол соёлтой, шинжлэх ухааны спортын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, дэлхийн 100 олон улсын байгууллага хамтарч байгаа. Тэгээ олон байгууллага хамтарч байна гэдэг чинь бас ч гэж тийм муугүй л одоо шагнал бид нар хүүхдүүдтэй өгж байгаа. Гэхдээ бид нар шагналын одоо тэр үн цэнээсээ илүү тийм ээ энд одоо оролцоод энд ирсэн энэ тэмцээнд оролцож байна гэдэг бол энэ хүүхдүүд өөрсдөө шилдэг хүүхдүүд мундаг гэдэг ойлголтыг бид нар хүүхдүүддээ суулгахад л болно. Тэмцээний цар хүрээ бол улам бүр өргөжинд хэлж байгаа юм байна. Мөн одоо өнөөдрийн тэмцээнд 35 өсвөрийн аврагчид өрсөлдөж байгаа гэлээ. Тэгээ та бүхний ажил үйлс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа.
Өнөөдөр Сквадрын хэлбэр зохион байгуулагдж байгаа өсвөрийн аврагч 2019 улсын аврах шалруулах анх дугаар тэмцээний одоо ялагчид өнөөдөр тодорн бидний тухайн мэдээллийг дараагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө үзэгчид та бүхэнд хүргэх болоо. Манай студид онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга дэд хурандаа Бат Эрдэнэ өргөдөө ирж ярилцлага өрнүүллээ.